За сайн байцгаана уу та бүхэндээ одоо энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд 12 дугаар сарын ерөнхий төлөв байдал ер нь ямар байх нь вэ гэсэн онцлог эхэлж байна. За би ханиад төрчихсөн байгаа шүү. За эндээс харахад бол одоо 12 дугаар сар бол одоо шинэ санаачлагтай одоо шинийг эхлэх гэсэн ирмэлзэлтэй тийм ээ одоо шинэ зүйлийг одоо эхлүүлсэн эсвэл төлөвлөсөн иймэрхүү хүмүүст бол одоо тун сайн байхаар харагдаж байна. За эндээс харахад бол одоо өөрийнхөө одоо багахан олж авсан амжилтанд тийм ээ одоо сэтгэл хансан тийм ээ өшөө одоо өсөж дэвжих одоо ийм боломжуудыг алдсан хит их бодсон болгоомжилсан иймэрхүү зарим нэг улсууд харагдаж байна. Мөн энэ дээр одоо бас айдас байж гин тийм ээ. За иймэрхүү одоо тэг бас энэ дээр бас нэмж хэлэхэд бол зарим нэг юм одоо хитрхи өөрийнхөөрөө тийм ээ одоо хүний үгийг сонсдгоо хит их өөрийнхөөрөө зөрүүдэлдэг нэг ийм хүмүүс нэг хэсэг ийм хүмүүс байна. За мөн одоо тийм ээ одоо өөрийнхөө бодолд баригдчихсан тийм ээ. За хаях аль хэзээ хаяад урагшлах одоо шин юм боломж одоо шин санаанууд өшөө их одоо шинийг одоо эхлүүлэх ийм боломжууд гарч ирсээр байтал одоо тэр боломжуудыг одоо авахаас татгалцсан одоо бодолдоо хүлэгдсэн хит их болгоомжилсан тийм ээ ийм байдал харагдаж байна л да. За энэ 12 дугаар сар бол одоо шинэ онд одоо юу хийх вэ төлөвлөсөн тийм ээ мөн одоо энэ одоо өөртөө дүгнэлт хийж ийм байдалд байгаа болвол тийм ээ өшөө одоо танд одоо ийм их мөнгийг олох ийм боломж байна. За танд боломж мөн танд мэдлэг боловсрол одоо аз юу гэдэг тийм хүмүүсийг одоо 12 дугаар сар бол үнэхээр аз нэвээсэн тийм ээ. Одоо жишээлх юм бол одоо шинэ хамтрагчтай болж болж байна тийм ээ. Одоо хамтын үйл ажиллагаа бол одоо маш сайн байхаар ийм сар харагдаж байна. За энэ дээр одоо болохгүй бүтэхгүй байгаа болвол тийм ээ ардаа орхиод тийм ээ одоо энэ жоохон олсон амжилт одоо их зовоож байгаа юм зарим нэг хүмүүс байна л да. Одоо жишээлбэл ажил дээр нэг жижигхэн албан тушаалд очисон юм уу тийм ээ аль эсвэл одоо их хил амтай тийм ээ ямар нэг тийм ажил хийдэг улсууд байж ин л да. Гэхдээ энэ улсууд одоо явъя явж чаддгүй тийм ээ. За би эндээс харахад ийм улсууд бол одоо зориглоод энэ 12 дугаар сарда сайхан шинэ төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Одоо 2025 онд би одоо шинэ ажилд орно эсвэл би тийм ажлын саналуудыг би хүлээж авна эсвэл судалж үзнэ гэдэг юм уу тийм ээ. За ингэх юм бол одоо бас шал өөрөөр ирэхээр ийм харагдаж байна шүү тийм ээ. За мөн одоо энд бас нэг хамтын үйл ажиллагаа за мөн одоо ийм хамтарсан мөнгө олох, хамтарсан бизнес хийхэд мөн тохиромжтой үе харагдаж байна. За энэ дээр одоо хит их overthinking хийж тийм ээ одоо болохоос нь одоо болохгүй хүртэл нь бодсон ийм л улсууд харагдаад байна да. Тэгээ мөн одоо өөрийнх нь чадварыг дутуу үнэлсэн тийм ээ би чадахгүй байх ийм их мөнгө бол одоо аль хэдийн таны савнд ороход бэлэн л байж байна. Одоо энэ дээр нэг жоохон өшөө шинэ санаачлага одоо хүмүүсийг бас сонсох хэрэгтэй тийм ээ хит их өөрийнхөө байх дэмий байна. Аса шүүмжлэлийг сонс тийм ээ ярилц тийм ээ за иймэрхүү юмнууд харагдаж байна шүү. Өшөө ихийг олох боломж байна. Энэ бүхэнд одоо нэгдэрээ гэсэн ийм мессежнүүд байна. Мөн одоо эрүүл мэндийн байдал таагүй байгаа улсууд харагдаж байна л да. Энэ 12 дугаар сард бол эрүүл мэндийн байдал одоо нааштагаар ирэхээр ингэж харагдаж байна. За мөн одоо шинээр их
За мөн одоо боксноос гарч сэтгэх гэж одоо ярьдаг шүү дээ. Тэн дээр тийм мессеж бас байгаад байгаа байхгүй юу? Одоо нэг жижигхэн юмд холхоод элгүү жоохон томхон төлөвлөгөө 25 онд боловсруулаарай 12 сард тийм ээ. Шин төлөвлөгөөнүүд боловсруул. Одоо шин санаачлагтай байх. Одоо энэ хуучин зүйлтэй баг зуралдаад одоо шинэлэг сайхан байвал одоо эх ондоо одоо бас аз хямртай байхаар ийм сайхан харагдаж байна. За тэгээд за энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр бол одоо энэ нэг зарим нэг хүмүүс одоо бас нэг хоёр тустай болсон эхнэр нөхөр нэг төр зур салсан байдал тийм ээ. Эсвэл одоо тустай гарсан иймэрхүү байдлууд харагдаж байна л да. За би энэ дээр бол одоо зарим нэг нь буцаж нийлэх юм байна л гэж харж байна тийм ээ. За энэ дээр одоо хүүхдүүдийн асуудал бас ирэх юм байна тийм ээ. За үр хүүхдүүдээ одоо бодох хэрэгтэй. Шийдвэр гаргахаас өмнө хүмүүсээ тийм ээ. За зарим нэг нь одоо за энэ дээр бас нэг ийм асуудал байна л да. Одоо нэг яхаарахгүй нэг гэрэлчсэн одоо юм хосууд тийм ээ хүүхэдтэй улсууд байж л да. Зарим нэг нь бол одоо буцаж нийлэх юм байна тийм ээ. За одоо уучлаад одоо буцаж нийлэхээр байна. Зарим нэг нь бол одоо бүр салхаар харагдаж байна л да. Гэхдээ энэ дээр одоо яг хоо би энэ дээр бол одоо яг буцаж ирсэн айлын эхнэр нөхрийг харж байна л да. Эхнэр юм уу нөхөр юм уу тийм ээ. Зарим нэг нь одоо дуусчихсан л байна л да. Гэхдээ би энэ дээр одоо нэг юм юу хэлэх гээд байгаа гэхээр зэрэг хүүхдүүдийн асуудал маш их хүн дээр тавигдах юм байна тийм ээ. За 2 салтгал юм байгаа үз, нийлтгэл юм байгаа үз. Энд одоо хүүхдүүдийн асуудал бас эмзэг байхаар харагдаж байна шүү. Тийм учраас одоо за эренч байдаг юм уу, эмэнч байдаг юм уу одоо сайн бодож үзэх хэрэгтэй шүү. Хүүхдүүд их эмзэглэх юм магадлал өндөртэй юм байна. За мөн одоо түрүүн би хэлчихсэн боксноос гарч сэтгэхээрээ мөн одоо хитрхи их одоо comfortable тийм ээ хитрхи их одоо нэг газараа одоо хитрхи их тогтож одоо гарахааргүй тийм тухтай байвал одоо тэр буруу байна шүү. Одоо аль болохоор зэрэг одоо шинэ юмд одоо хөл тавьж одоо шинэ ямыг үзэж сонирхож тийм ээ туршиж үзэж тийм одоо судалж үзээрэй 12 дугаар сарда 12 дугаар сар гэдэг бол одоо жил бүхний тийм ээ одоо шинэ оныг ухтсан тийм ээ шинэ онд бэлтгэсэн тийм ээ одоо шинэ онд одоо төлөвлөсөн ийм сайхан сар байдаг тийм ээ. За энэ дээр одоо хитрхи одоо юу болгоомжилж суугаад байгаа юм л улсууд харагдаад байна да. Энэ миний мессежн дээр бол за би энэ дээр одоо хэлсэн тийм ээ. За мөн одоо энд олон нийт цугласан газар одоо бас шинэ одоо spiritual love та учрах юм одоо юу гэдгийг маш их одоо биенийхээ одоо сэтгэл зүрхийг барьсан ийм хайр сэтгэлтэй зарим нь учирсан. Энэ одоо ирээдүйн хань ижил байхаар ийм хүмүүс учирсан юм харагдаж байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Би 12 дугаар сард 2025 оны уншлагыг хийх болно. За ингээд амжилт хүсье та бүхэндээ баяртай.